Байна уу? Байна. Байна. Мега ахтай ирсэн. Би өөрөө. Мега ах би тантай нэг уулзсан юм уу? Баттөмөр гэдэг байхгүй юу? Тийм. Тэгээд та ариун нөхчийн найз залуу юм уу те? Тийм. Манайх нөгөө нэг бүхэн өргөнд байдаг байхгүй юу? 13 наан. Тэгээд би ариун хүчийг таньдаг байхгүй юу? Тэгээд бүр өмнө таньдаг болсон л доо. Тэгээд бүр хүүхдээ байхаас гадаа мадаа тоглолдог байхдаа мэддэг байсан. Тэгээд намайг төмрөө төөмөө гэдэг байхгүй юу? Тэгээд тантай уулзсан юм. Яг үннийг хэлэхэд бол би ариун хүч сайн байхгүй юу? Ариун хүчт би сайн байхгүй юу? Манай тэр ариун хүүхдүүд мэдээ. Тэгээд найз залуутай гээд Хүснээ нэг гэдэг. Би тантай зүгээр уулзсан болох уу? Тэгээ. Тэгээ харин өнөөдөр би нөгөө нэг 13 тэнд байдаг золбоотой таарсан байхгүй. Тэгээ золбоо мега гэдэг нэг хүнтэй одоо барыг сууж байгаа жирэмсэн болсон гээд. Тэгээ би тань руу залгаж байгаа байхгүй юу? Би одоо 16 тал да. Нэрийг ярьдаг гинэ. Батөмөр гэдэг байхгүй юу? Тэгээ энэ үний юм уу гэд би ярьж л да тантай. Би өөрөө уулзсан ч би чадна л да. Би бол танаас нэг аахгүй. Ахын сууж байгаа. Чи юм уу юу вэ бистам? Чи юм миний хайртай хүнтэй суучаад чи юм уу шалиг гээстэй. Чамайг 13-т мэддэг юм билээ шүү дээ. Сойдано. Байна. Тань өөрөө хиндэ. Өөрөө хин. Чиний өөрийг дурлаад байгаа юм үзгүй чинь л байна л та. Гөө би тантай ярихгүй би наа ахтаач яриа тий дараа нь би хэлье танд өөрийгөө ингэдэг. Би ч юу. Байна уу? Танд хин билээ өөрөө ихлэ тайлбарлаа. Юу надтай ямар албатай. Гүйгүй та бол намайг танихгүй би танд сайн байхгүй юу? Таныг өмөрч хамгаалдаг хүн байдэн шүү заяа. Тийм үү. 13 таныг өмөрч хамгаалдаг хүн байдэн шүү заяа. Танд бас сайн хүн байдэн шүү заяа. Би наа ахтаач зүгээр яриа тий би яахчгүй гэж ариу хүчээ. Ариу хүчээ та хичнээн аваа хаанаас яаж мэддэг вэ? Би таны зүгээр гадаа 13-д гадаа тоглож багаасаа харж ирсэн байхгүй юу? Би бол танаас амаагүй дүүлдэ. Тэгээд манай нөгөө гудамны золбоог танаа байранд байдаг золбоогоо байтаа өнөөдөр даарсан байхгүй юу? Тэгээд таны хүнтэй сууж байгаа жирэмсэн гэдэг гэсэн байхгүй юу? Тэгээд дугаарыг олоо залгаж байгаа байхгүй юу? Тэгээд та ариу хүчийг битгий гомдоогоорой. Тэгээд яг ариу хүч намайг танихгүй л дээ. Тэгээд мега ахтай жоохон яриад идэх үү? Яа тэгнэ ахын доо. Мегаха тантай би жоохон зөв эр хүн шиг ярьж идэх үү? Дүүн иргэний үнэлгээ авцсан шүү дээ. Тэр яг юм аашин чи жоо. Өө жоохон эр хүн шиг жоохон ярьж идэх үү? Та ариу хүчийг хайрлаж байгаарай. Юу ярих гэдэг чи юу? Юу ярьдیں۔ Биста уулзах юм уу? Уулзах юм уу? Биста. Алтан өргөдөр хүрээдэр яг одоо мэдв. Алтан өргөдөр очие үзэх юм уу? Хүрээдэр дуугаа зүгээр яг одоо хүрээдэр мэдв. Зүгээр суугаад бултаад илгрүүч шаандөө. Бороо ширүүн асгарч байсан ч би ганцаараа борхон зүрхээ бодохгүйгээр ариуна тохирыг горхи хайртыг минь хайрлаж яваарэ Чи яа таатай бэ? За ариуна өгчтэй ярьчих тэгээ яваад чи. Хоёул халт суумаадах юм уу? Тойрог зурж байгаа халт суумаадах юм уу? Дуу утгагүй зүгээр хүрээд. За Пэс Мамбо нэвтрүүлгээс ярьж байна. Байна уу? Сайн байна уу? Сайн байна. За ямар ч Пэс Мамбо гэд нэвтрүүлэг мэдэх үү ер нь? Facebook-ээр яваад байгаа. Сонсоо. За энэ нэвтрүүлгээс ярьж байна. Тэгээд хүмүүнлэгийн сургууль сурт юм байна шүү дээ, тий? Танаа хүмүүнлэгийн сургуулийн нэг хэсэг найзууд байдгүй чамд одоо 24 гэсэн дугаартай төгсгөлнө. За энэ хэсэг нөхдүүд их олоолаа байсан юм аа. Тэгээд хин тоглуулсан гэж хэлэх үү гэсэн чинь одоо хүмүүнлэгийн сургуулийн найзуудаас нь гэж тэгсэн л дээ. Найзуудтай хандаж юу гэж хэлэх вэ? Нэрман хэнийг дорлуулж яач. За ямар сэтгэл төрвөө? Сэтгэл төрлөөс одоо энэ цаа хүүхэд дорлуулаад хамт тоглож байгаа гэхээр миний мөрнөдөнд буучихгүй тэгээд одоо үрээд ирэл гээл харыг одоо балкон дээр сарж инээд юм уу гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл яг. За тэгээд Пэс Мамбог нэвтрүүлгийн одоо сонсогч нар гэж байдаг. Тэдгээр сонсогч нарт хандаад юу гэж хэлэх вэ? Юу гэдэг юм байна. За. Гэтэ яг ариунд хайртай бас хүн байдаг гэхээр чамд гоё санагдсан байж магадгүй гэж бодож байна. Тэгээд хайртайгаа үргэлж хайрлж одоо хардахгүй хамтдаа одоо 100 жил хамт байгаараа гэж өрөөё. Баяртай. Баярлалаа.